онцгой хэмжээний гишүүдэд багийн дарга нар бол малчидтай бол мэдээлэл сайн хүргэсэн гэж ойлгож байгаа тийм. Гол нь нөрөөс аймагаас өгсөн үр чиглэл бол мэдээлэл хамгийн гол нь хүртэн хүрэг. Гол нь малаа одоо өнөө оройноос эхлээд хаагаад малчтад малаа хаагаарай. Хэрэг малаа салхишуурганд алдвал араас нь явж болохгүй шүү гэдэг салхи намцсан хойно яваарай гэсэн мэдээллийг л хамгийн сайн өгөөрэй гэсэн ийм үүрэг чиглэлүүд байгаа шүү. За өөр онцгой хэмжээний гишүүд хэлэх юм байна уу? За байхгүй бол хэдүүлээ дараах ийм шийдвэрүүдийг гаргалаа гэдгээр шийдвэрээ баталгаажуулаад явчихъя. За нэгдүгээр за малчтай бол бүх анхааруулах мэдээллийг бүгдийг бүх суугаар хүргэхдээ багийн дарга нар бол одоо ажиллаж байгаа. Тэгэхээр одоо дахиад та нар одоо дахиж сануулж сайн утастаараа. Тэгээ дээр нь нэмж масс мэдээллийг мессежийг бол энэ утас руу одоо малчтайхаа зорилт хүмүүс рүү бүгд масс мессеж явуулъя. За дам даваагүй хаагдвал гарах одоо машин бол улсын хөгжил бол бэлэн байдлаа хангая. За тэгээд далбуу чирэх магадгүй зам гарах трактор далбуу бэлэн байгаа учраас тэр дулаан гаражд оруулах асуудлыг одоо анги Эрдэнэ 61 хариуцаад өнөөдрийн дотор дулаан гаражд трактор оруулаад бэлэн байдлаа хангая. За постыг бол за аймаг явах чиглэлийн зам дээр бол онцгой байдлын газар постоо гарах. За Улаанбаатар хот руу чиглэл рүүгээ болохоор юу цагдаа гарах тий. Хамтраад явъя. Нэг дөрөө юу? Хоёр болсон бай. Манай болсон нэг хүн орчуулсан. Тийм үү. Тэгтээ бол хоёр постон дээр гаргана. Тэгтээ машина унаагаа бол бүгдээр гаргаа явчих тий. Тий. За тэгээд хөдөлгөөнийг бол ямар ч маргааш 12 цаг хүртэл хязгаарлагдана гэсэн бол шийдвэрээ бүгдээр алгажуулаад гаргалаа гэж ойлголоо. За өөр одоо нөгөө магадгүй хүн хүч хэрэг байгаа дайчлах болвол тэр орлогч дарга замын ангиуд руу бүгдээр ямарсан холбогдоод ямар техник хэрэгсэл байна энийг бол бүгдээрээ бэлдээ. За эмнэлгийнхэн эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх магадгүй эрсдлэг үүрэх бол машин техник эм тарианыхаа хангамжийг бас шалгачаарай. Бид нэр хэрэг янз бүрийн асуудал үүсвэл эрүүл мэндийн одоо магадгүй цасшуурганы үеэр өвчтөн дуудлага муудлага ирэх гинти юм гарч магадгүй тэгэхээр өнөөдөртэй холбоотой одоо ямарсан бэлэн байдлаа сайн хангаж ажиллаарай. Тэгээд онцгой комиссийн гишүүд бүгдээрээ уцаа одоо нээлттэй байлгана. Хэрэг бид нар шаардлагатай бол хуралдах шаардлагатайгаар бол шаардлагатай одоо холбогдох учраас бүгдээрээ уцаа одоо бэлэн байдалтай байлгаарай. За өнөөдрийн хорлыг ингээд дуусгая. За гишүүд олон өөрсдөө одоо энэтэй холбоотой мэдээллүүд байгууллагынхаа одоо хүмүүстээ бас энэ ийм шийдвэрүүд гарсан шүү гэдгийг бас мэдээлж ажиллаарай. Мэдээллийн ажилтан энэ мэдээллийг бүгднийг мэдээлэхээ бүх суугаар дамжуулж одоо сэрэмжлүүлэх мэдээллүүдээ сайн өгөөрэй.